2024 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Монгол улсын ерөнхий сайдаар Лувсан намсран оюун эрдэнэ томилогдож 3 намын хамтарсан засгийн газар байгуулагдсан юм а. Энэ хугацаанд засгийн газрын хуралдаанаар 1165 асуудал хэлэлцсэн байна. Хэлэлцсэн асуудлын 25% буюу 290 асуудлыг засгийн газрын хэрэгжих газраас судалж бэлтгэн оруулсан байна. Лувсан намсран оюун эрдэнийн засгийн газарт улсын хурлын гишүүн Монгол улсын сайд Нэм усрын учрал ажиллахдаа хууль санаачлах, төр хурдтай бүтээмжтэй ажиллах, иргэдэд хялбар, орчин үеийн дэвшилтэд технологи нэвтрүүлсэн төрийн үйлчилгээг бий болгоход онцгой анхааран ажилласан юм а. Тухайлбал цахим засаглал, цаасгүй төр байх зорилт тавин цахим хөгжлийн сайд байхдаа эхлүүлсэн ажлаа улам төвлөржүүлсэн юм. E-Mongolia платформыг 2020 оноос эхлүүлж бодит ажил болгов. 2 сая тогтмол хэрэглэгч 88 байгууллагын 1264 үйлчилгээг цахимаар авч байна. Энд тэнд очиж оочр дараалал үүсгээ цаг алдаад байхгүй учраас байнга хэрэгжилж байгаа. E-Mongolia 5 жилд 1.4 их 80 төгрөгийн хэмнэлт хийж 73.6 сая удаагийн үйлчилгээг иргэдэд үзүүлжээ. Мөн төрийн өмчит компаниудын төлөөлөн өдөрдох зөвлөлийн мэдээллийг ил тод болгож e-кабинет байх зарчмыг хэрэгжүүллээ. Төрийн өмчит компаниудыг цэгцэлж төлөөлөн өдөрдох зөвлөл нэрээр төсвийн мөнгө иддэг байдлыг тасдан зогсоож ашиггүй ажилтдаг байгууллагыг татан буулгаж төрийн албаны шинжилгээг эхлүүллээ. Төрийн өмчит 119 компани ашиг орлого, алдагдал, зардал, төлсөн татвар ил болсон. Цаашид 14 багц 74 үзүүлэлтээр төрийн өмчит компани бүх мэдээлэл захимд ил барьшна. Хууль журмаас давсан зөвшөөрлийг цэгцлэх ажлыг эхлүүллээ. Цэцэрлэг байгууллагад 93, эмийн сан нээхэд 138 шат дамжлага хүнд сурталтай нүүр тулдаг байсныг зогсоолоо. Өнөөдрийн байдлаар 251 төрлийн зөвшөөрлийг 145-ыг нь зөв болгох ажлыг хийж иргэдэд цахимаар бүртгэл үүсгэн богино хугацаанд ажиллаа эхэлдэг болгожээ. Бохир ус цэвэрлэх байгууламжийн ашиглалт үйлчлэгэн дээр 114 шат дамжлагыг дамжлаа. Яг үнийг сайд тушаал гаргаад тийм проблем асуудал биш үү? Гэтэ энэ чинь өөрөө хувийн юм шүү. Энэ чинь өөрөө ард түмэнд асар их гай тарьж байгаа. Тусгай зөвшөөрлийг 20-30 минутанд цахимаар авах боломж бүрджээ. Зөвшөөрөл авахын тулд 133 шат дамжлага дамждаг байсан бол 60-аас 65 болж хүнд суртал буурлаа. Ажлаа шинээр хийж байгаа, компани шинээр байгуулж байгаа хүмүүс бол уруу тэнийсэн бүтээгдэл болж байгаа л да. Энд бол маш их талбай шүү дээ. Цахим мөрөөдтэй тоглоомыг хориглох хуулийг учрлын баг санаачилж гадагшаа урсаж байсан 1.7 их 80 төгрөгийн урсгалыг зогсоолоо. 1xBet-ийг сурталчилж байсан 34 домен хаягийг хааж 110 агентын эрхийг цуцлаа. Тоглоомд донтолтоос болж гэр бүл одоо янз бүр байдалтай болж байна. Олон удаагийн үйлдэл. Эний зүгэнд орохгүй юм зүгүүд болчиход байна. Хууль батлагдсанаар олон жил цахим мөрөөдтэй тоглоомноос болж хохирсон иргэд гэр бүл мөрөөдтэй тоглоомд донтож байсан залуусыг аварч байна. Ганц манай хүүд биш, ганц манай гэр бүл биш тохиолдсон юм ажил юм байна гэж бодож байгаа. Төрийн тэргүүний санаачилсан баялагтай эзэн байх бодлогыг хэрэгжүүлж төгрөг нуур ачит их эрдэм зэрэг төрийн өмчөөр хайгуул судалгааг хийсэн стратегийн ордоо эргүүлэн авах ажлыг зориг гарган хийлээ. Ингэснээр ухаан худаг ачит их эрдэмэн компаниудын 34%-ийг төрөлдөө ард түмэнтэй эргүүлэн авах хэлэлцээр хийж баталгаажуулж эхэллээ. Эзэн Нэма мэдэж эргэн усаа хашдаг бодлогыг үндэсний баялагын санг бүрдүүлэхэд баримтлана. Ирээдүйд өөр биш одоо үе үлдээхийн тулд анхааралтай ажиллах ёстой гэдгийг бас хэлье. Улс төрч бизнесийн бүлэглээс аваалах орд үүсмэл орд нуураа эргүүлэн авах ажлыг хийлээ. 27 жил гацсан ураны төслийг гараанаас гаргаж Францын Оронаг майнинг компанитай хөрөнгө оруулалтын түүхэн гэрээнд гар үсэг зурлаа. Энэ гэрээ оюу толгой гэрээнээс хойш хийгдэж байгаа 2 дахь том хөрөнгө оруулалтын гэрээ боллоо. Ураны гэрээ байгуулагдсанаар үндэсний баялагын сан жил бүр 61.5 тэрбум төгрөгөөр арвижна. Хөгжлийн 14 мега төслөө эрен бэлж 5 мега төсөл 1 жилийн дотор гараанаас гарлаа. Мега төслөө төдөөснөөр 2030 он гэхэд хуримтлалын сан 18 их 80 төгрөг болж эдийн засгийн өсөлт иргэндээ очиж өөрчлөлт авчирна. Монгол улсын сайд засгийн газрын хэрэгжих газрын даргаас санаачлан боловсруулж улсын их хурлд өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийн талаарх мэдээллийг хүргэж байна. Үндэсний баялагын сангийн тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2024 оны 12 дугаар сарын 24-нд өргөн барьж улсын их хурлаар батлагдсан. Улс төрийн намын тухай хууль шинжилсэн найруулгыг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай 2024 оны 11 дугаар сарын 22-нд өргөн баригдаад улсын их хурлаар мөн батлагдсан. Хар хором хотын бүтээн байгуулалт хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл 2024 оны 12 дугаар сарын 19-нд өргөн баригдаад батлагдсан. Монгол улсын засгийн газар болон Монгол Францын хамтарсан Бадрах энержи компани хөрөнгө оруулагч Орона майнинг компани хооронд байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төсөл 2024 оны 1-р сарын 7-нд өргөн баригдаж батлагдсан. Төрийн болон орон нутгийн өмчит компани бүтээмж ил тод байдал засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл 2025 оны 1-р сарын 9-нд өргөн баригдаж хилцүүлгийн шатанд байна. Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл 2025 оны 3-р сарын 25-ны өдөр өргөн баригдаж улсын их хурлаар мөн батлагдсан байна.